Сайн байна уу сонсогчдоо. Бидний мэдгүй уур амьсгалын өөрчлөлтийн подкастын энэ оны сүүлийн дугаартаа тавтаа морилно. Энэ удаа уламжлал ёсоор ижил цэцэг миний бие хөтөлж, зочион оролцогчоор манай улсад Швейцарын хөгжлийн агентлаг болон хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хамтран хэрэгжүүлж буй Ногоон алт малын эрүүл мэндийн төслийн менежер доктор Инх Амгалан хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн дугаараар бид уур амьсгалын өөрчлөлт ба мал аж ахуйн дасан зохицох чадвар сэдвээр ярилцахаар төлөвлөд байна. За сайн байна уу Инх Амгалан доктороо. Юуны төрөнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ хоёулаа яриагаа эхлүүлэхээс өмнө та манай сонсогчдод өөрийнхөө тухай товч танилцуулж өгнө үү хэмээн урьж байна. За энэ сонирхолтой подкастаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Би болохоор ер нь баруун нутгийн хүн. Тийм төрж өссөн. Монголын хамгийн хүйтэн цэгт төрж өссөн. Тэгээд 10 жилийн сургуулаа төгсөөд хөдөөжин сургуулийг хөдөөжин эдийн засгч мэргэжлэр төгсөөд тэгээд дараа нь хэсэг хугацаанд ажиллаж байгаа Их Британий Манчестерт хөгжлийн эдийн засгаар магистр хамгаалаад тэгээд буцаж ирээд Монголда энэ Ногоон алт малын эрүүл мэндийн төслийг анхных нь загвар дизайныг гаргах хэрэгжүүлэх чиглэлээр бас энэ төсөл дээр ажиллаж агаад буцаад Швейцарын холбооны улсын Цюрихийн технологийн сургуульд археологи эдийн засаг гэсэн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Тэгээ миний судалгааны сэдэв болохоор ерөнхийдөө Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эмүүртгийн засаглалыг яаж оновчтой болгох вэ? Оновчтой болгоод дэлхийн зах зээл рүү яаж бид нар илүү өөрийн гэсэнтэй бусдаас ялгарх ондоошлоо яаж дэлхийн зах зээл дээр позишн хийх вэ гэсэн энэ чиглэлээр судалгаа хийсэн. Миний ажил гэдэг юм бол би Ногоон алт малын эрүүл мэндийн төслээр баг 17 жил ажиллаж байна. Анх 2000 онд айхтар хүчтэй нэг 100 тулсанда манай Монголын 36 сая малын бараг 30% те 10 хэдэн сая малаа алдаад тэр үед Монголын эдийн засаг болоод нийгэмд маш хүчтэй цохилт өгсөн. Тэр үед гадны олон улсын байгууллагууд Монголд хүмүүлийн тусламж үзүүлэх тийм уриалга гаргаад тэгээд Швейцарын засгийн газар Монголд тэр хүмүүлийн тусламж үзүүлэх хүсэлтийг хүлээж аваад тэгээд тэр төслийн уртлынхын төсөл нь болохоор зөв малчтад хүмүүлийн тусламж үзүүлэх тийм төсөл байсан. Тэрний дараа үргэлжлээд ерөнхийдөө энэ 100 болоод байгаа шалтгаан нь бол ер нь байгалийн нөөцийн зүй зохистой менежмент. Тэр ялангуяа бэлчээрийн нөөцийн зүй зохистой менежментийн чиглэлээр Монголын шилжилтийн үед нь төсөл зав үзүүлээ гэдэг энэ төслийг эхлүүлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш 17 жил энэ төсөл дээр ажилласан байна. Тэгэхээр энэ Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл нь 2004 оноос хойш эхлээд одоо энэ жил дуусгаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр та төслийнхөө тухай ер нь яг энэ хийж байгаа ажлынхаа тухай бидний жоохон дэлгэрэнгүй яриад өгөөч. За тэгээ яг ер нь уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох энэ төргийн ярихаар би бас ингээд өөрийнхөө туулж өнгөрсөн гэдэг юм өөрийнхөө амьдралыг ингээд бодоод үзэхээр би бол Монголын хамгийн хүйтэн цэгт төрсөн. Манай Увс аймгийн дэсэн ингээд өвөлдөө хасах 50 зундаа болохоор нэмэх 30 40 хүрдэг ингээд юу гэдэг маш эрсдэл суурь амьслаа. Тийм учраас нэг тэс гэж нэрлсэн гэж манай өвгдөөд ярьдаг. Тэгээд яг энэ нутагд бол үнэхээр маланч тэс дасан зохицож даван туулж амьдрах хэрэгтэй. Хүн ч гэсэн тэр их хүүтэндээ өвөл хавар зуны тэр эрсдэл суурь амьсгал дасан зохицох. Тэгээд уур амьсгалын өөрчлөлтөө гээд ингээд яг ерөнхий ингээд том зургаар Монголын нөхцөлд аваад үзэх юм бол хасах 50 градусаас нэг их дээшээ гарахгүй. Тэгээд зуны удирдалд нь маш халуун. Тэгээд 6 сараас эхлээд ялаа шумал хөдлөл 8 сар хүртэл ялаа шумал. Тэр хүнд хэцүү нөхцөлд малчид хадлангаа аваад тэр өвөлд нь маллал. Тэгээд ерөнхийдөө ингээд манай ингээд аймагт 100 болохоор ер нь хамгийн их зууданд баг алдагдaltaй гардаг нь манай сумынхан гэж байгаа байхгүй. Тэгээ би боддог байхгүй юу. За ер нь ингээд Монголын эрсдэл суурь амьсгал бол угаасаа биднэрт байглаас заяасан энэ нөхцөл байдал байсаар л байна. Тэгэхээр энд бид нар яаж дасан зохицох вэ гэдэг л асуудал те. Тэгэхээр бид нар бол уур амьсгалын өөрчлөлтийг чи бид нар мэдээч ингээд зогсоож чадахгүй. Тэгэхээр дасан зохицох тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр ер нь тийм хэцүү нөхцөлд дасан зохицоод хэдэн зуун сая жилээр ингээд малынхан үйлдвэр өгсөн хүмүүс их арга ухаан ийм дасан зохицсон ийм нөхцөлд амьдарч байгаа улсууд бол тэдний арга туршлага тэрнээс арай илүү дулаахан ч гэдэг юм тийм хасах тавгаар хүрдэггүй ч юм эсвэл зунд гэж хөтөрдөггүй тийм нөхцөлд амьдарч байгаа хүмүүст бас тэр хүмүүсийн туршлага хэрэг болох юм болов. Тэгэхээр ер нь бол яг энийг ингээд том зургаар нь хараад үзэхээр бол ер нь манай Монголын нүүдлийн мал аж ахуй гэдэг бол яг л манай Монголын энэ эрс дэстэй уур амьсгалд дөрвөн үйлдвэрлэлийг хилжилдэг, өвөл нь маш их өтөрдөг, зун нь халдаг хавар нилэн хэцүү болдог ногоо урах хүртэл тэр хүмүүс ч мал амтнаа ялангуяа тэр ногоо урах цагч яг нэг мал төлөх цагтаа давцдаг гэл энэ бүх энэ ээжлэг дөрвөн үйлдвэрлэлийн энэ хатуу ширийн уур амьсгалд
дасан зогцсон нүүдлийн малаа чугаал бид нар илүү их чадваржуулах хэрэгтэй юм болов уу гэж бодож явдаг. Тэр утгаараа яг нөгөө бид нар анх ингээд нөгөө алт төслөө эхлээд явж хахад тэр үед бол ингээд бэлчээрийн даац, бэлчээрийн доройтлын талаар нөгөө ерөнхийдөө эрдэмтдийн хувьд ч гэсэн хоорондын маш их тийм ойлгослын зөрүү. Ер нь зарим болохоор манай газар нутаг ер нь дороотойгоо хэсэв нь л дороотсон. Одоо бид нар малаа өсгөөд тах бараг 100 сая гаруй малыг бид нар багтаах тийм чадaltaй бэлчээртэйгээд зарим хэсэг нь болохоор 90% дороотсон. Одоо ерөөсөө манай Монголын бэлчээр дороотоо дуусж байгаа. Тийм учраас одоо бид нэрт ер нь манай мал аж ахуй ирээдүгөө болчих чинь тэргээд эрчимжүүлээ, малын тоо цөөлий энэ тэргээл ингэж ярьдаг гэсэн. Тэгээ бид нар яг хөө тэр нэгдүгээрт нөгөө нэг яг газар дээр нөгөө бэлчээрийн төлөв байдлыг ингээд бид нэр тэрэн дээр одоо яг бэлчээрийн одоо ямар хөө хэмжээнд дороочод байгаа юм тий. Дороочсон нөхцөлд бол тэр тухайн бэлчээр яг одоо соргог байхаасаа илүү цөөн төөний малал тэр одоо тижэж чадсан шүү дээ. Бэлчээрийн даацтай буурсан гэсэн үг. Тэгэхээр энэ асуултанд хариулт өгөхэд бол бид нар 8 жилийн том судалгааны ажил хийсэн. Тэгээ энэ судалгааны маань үр дүн сая 2015 онд хэвлэгдэж гараад тэгээ ерөнхийдөө Монголын бэлчээрийн одоо төлөв байдлын шилжилтийн загвар гэж гаргасан байгаа. Тэр нь болохоор яг зэрэг соргог байхтай бэлчээрийг ямар ургамлын төрөл зүйл, яг ямар ургамлын одоо төрөл зүйл нь ямар байдгийг, хөрсөн ямар байдгийг, агаагаа ургац ямар байдгийг, бүрхэц ямар байдгийг тий агшны тооны малыг яг тэр соргог бэлчээр одоо ингэж бэлчээрлүүлэхтэй одоо тэжээх боломжтой байдгийг. Тэрнээс арай бага зэрэг, дунд зэрэг, хүчтэй бүр одоо бүрэмсэн цүлдсэн бэлчээр хэд байна вэ гэд. Энэ мэдээлэл гаргасны дараа бол ерөнхийдөө бол манай Монголын ерөнхийдөө ер нь бэлчээр дороотсон байна гэдэг дээр бол олон нийт одоо төр засгийн түвшинд ч гэсэн мэрэгчлүүдийн түвшинд ч гэсэн магчтын түвшинд ч гэсэн маш их одоо тийм ойлголттой болж ирсэн. Тэгээд тэр ойлголтыг өгсөний дараа бид нар мэдээж одоо ингэ шинжилгээ ухааны том ингээд том хэмжээний судалгааг чинь нөгөө малчтад ойлголт маш энгийн хэлбэрт буулгах хэрэгтэй болсон. Тэгээд сүүлийн тэр судалгааны дараа бид нар малчтад яаж илүү зургийн хэлбэрээр яаж тэдний өөрсдийнх нь ойлгодог тэр хэлбэрлөө одоо болгож уулгах өгөө гэдэг тэр том ажил эхлүүлээд. Тэгээ ер нь бол манай төслийн яг гол үр дүн одоо яг ингээд нэг ганц зүгээр хэлэх юм бол ер нь бол нэгдүгээр бид нар малчлалын хандлагыг өөрчилж чадсан. Ерөнхийдөө одоо өөр амьсгал дүүшлэж байгаа юм байна шүү. Бэлчээрийн дац хэтэрж байгаа юм биш, сөлдөж байгаа юм байна шүү. Тэгэхээр одоо бид нар энэ нөхцөл шинэ нөхцөл байдалд яаж тасан зохицох вэ гэдгийг ихний ээлжинд хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр нөгөөдөл чинь ямар нэгэн арга хэмжээ авч эхлэх. Нөгөө талаасаа ерөнхийдөө малчтыг хариуцлагажуулах. Тэгээ ер нь бол өөр өөртөө хариуцлагатай бай. Нэгдүгээрт бол мал бол хувь юмч. Тэгэхээр та хувийнхаа одоо малыг хариуцлагатай маллах хэрэгтэй. Газар нутаг бол мэдээж төрийн өмчтэй Монгол улсын үндсэн хуулиар бол газар нутаг Монголын одоо нийт ард түмний өмч. Тэгэхээр та одоо бэлчээр нутгийг ард түмний өмчийг одоо ашиглаж байгаа хүн юм байна. Тэгэхээр ашиглахтаа хариуцлагатай ашиглах хэрэгтэй. Ашиглахын тулд танд өгж байгаа эрх юм байна. Эрх чинь энэ, хариуцлага чинь ингээд энийг тодорхой ойлгож өгсөн л одоо манай төслийн ерөөхдөө том үр дүн юм болоод гэж харж байгаа. Үнэхээр чухал үр дүнтэй төсөл байна гэж харагдаж байна. Монгол оронд агаарын дундаж температур сүүлийн 70 жилийн хугацаанд 225 Цельсийн хэмээр өссөн гэсэн судалгаа байдаг. Тэгээ үүнийгээ дагаад манай орны газар нутаг цөлжилт, хуурайшилт, мөнх цас, мөсөн гол мөрөн ширгэх гээд асуудлууд одоо жил ирэх тусам хурцтмал болж байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйд яг яаж нөлөөлж байгаа вэ? Тэгээд одоогоор малчтад хамгийн их тулгамдж буй асуудал одоо энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоо ямар асуудал байгаа вэ? Яг энэ бол ингээл шинжилгээ ухааны үндсэлтэй ингээд тогтоогдсон баримтууд. Тэгэхээр яг Монгол орны нөхцөлд энэ уур амьсгалын өөрчлөлт яаж нөлөөлж байгааг малчтаас ингээд өөртөөс нь би их асуудаг л да. Яг одоо яг ямар зүйл өөрчлөгч чинь яг таны өдөр тутмын амьдрал гэхээр ер нь бол бороо орох хугацаа их хойшлсон гэж ярьдаг. Жишээл дээр үед бол 5 сар гээл ерөөхдөө ногоо гардаг байсан бол одоо анхны бороог 6 сард орж байгаа шээ тий. Бороо орж ижил чийг бууж ижил нөгөө нэг ногоо яг нөгөө бэлчээр сэрэгдэг тий. Тэгэхээр ер нь бол энэ бас нөгөө нүүдэл судалд маш их нөлөөлж байна. Жишээлбэл одоо өвлжөөндөө баг өвлжөөнөөс 3 сар гээд нүүдэг байсан бол нөгөө хавржаанд ногоо орохгүй болохоор бүр 5-6 сар гэж нүүдэг. 5-6 сар гэж нүүсэн айлууд чинь тэнд очиод бас нэг хэсэгтэй байгаад зуны бэлчээр бас нэлээ оройтд сэрэгж байна. Тэгэхээр ер нь бол яг бэлчээрийн хүрэлцээ одоо багасж байна. Бид нар одоо дээр үед жишээлбэл 12 удаа нүүдэг, 8 удаа нүүдэг байсан бол сэлгэж нүүдэг байсан бол одоо үнэхээр бэлчээр ингээд томстоод жилд нэг 4 удаа л чүү чамаа нүүж байна. Тэгээд баг нүүжин гэдэг чинь нөгөө нэг мал нэг газараа их бөөгнөрч ийн гэсэн үг. Тэгэхээр ачаалал их нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр нөгөө бэлчээрийн даац хэтрэх. Тэгээд нөгөө дээр нуур амьсгалын өөрчлөлт ногоо одоо ургахгүй ургалт хугацаа оройтж байна. Дээрээс нь нөгөө их малаар нэг газар одоо суурьшмал те. Одоо ялангуяа нөгөө үсээгээ ойролцоо маш удаан хугацаагаар байх хэрэгтэй болж байна гэд. Ерөнхийдөө өдөр тутмын амьдралд бол энэ ялангуяа нөгөө бороо унах нэг чийгшл орох хугацаа ингээд жоо хойшлж байгаа. Одоо дээр үе 5-аас
5 сар 4 сар гээд ингээд ороод сайхан ногоорч дүүсэн бол одоо 6-аас 10 сар ч гэдэг юм уу те. Ер нь зуны ургамал ургалтын хугацаа ингээд хойшлоод тэр нь болохоор нэг малчтын нүүдэл суудал те одоо үлжээ хаваржаа цусан намаржаа гэл ингээд нөгөө нүүдлийнх нь тэр нөгөө хив одоо маягтах нөлөөлж байна гэд тэгж байгаа. Нөгөө талаасаа бол яг би бол нэг жоохон тийм өөр амьсгалтай өөрчлөлт хийхээсээ илүү би хүний хүчин зүйл ер нь манай Монгол оронд одоо өөр амьсгалын өөрчлөлтөөс илүү нөлөөлж байна гэж үздэг. Яа тэгвэл ер нь манай бэлчээр нутаг бол нэг 110 сая газар нутаг одоо Эрдэнэтийн тогтоосноор нэг 25 сая орчим толгой малыг тэжээх чадвартай. Одоо цаанаасаа заягдсан байгалийн унган дагц. Одоо яг манай мал хэд болчиход байгаа вэ? 67 сая. Одоо хондлогод бол 110 сая. Тэгэхээр одоо мачид өөртөө ярьдаг байхгүй юу? Дээр үед одоо нэг малын иддэг гэсэн бэлчээрийг 10 мал, 15 мал хувааж идэж байна. Тэгэхээр нэг малын амруу урдаг юм чинь одоо 10 мал хувааж идэж гэсэн. Тэгэхээр нөгөө малын чинь байнга одоо тижээлийн үлэн зэлмэн явдаг малын нөгөө за нэгдүгürt нөгөө тэр нь бол малын гарч байгаа сүү одоо үржил шинтэй гарч байгаа бүтээмжинд нөлөөлж нөгөө талаас нь байнга эцсийнхээ туранхай байгаа мал чинь өвчин эмгэд амархан одоо өртөж байна. За тэгээд дандаа ингээд тураалтай байсан мал чинь өвөл ингээд анхны цаснаар жоохон гүтрэхээр ингээд муудаа сулдаа тэгээд нөгөө мал хорогддог те зөө бүсийн хоригдол нэмэгдэг. Нөгөө талаасаа нөгөө мал ихээл хайж байна. Ихээл авахгүй байна. Яагаад бол туранхай одоо тийм тамирт хийхээгүй мал чинь ихээл авахтаа их муу гэдэг юм байна. Тэгээд энэ бол ерөөсөө ингээд нөгөө бэлчээрийн даа зэтрах гэдэг бол илүү нөгөө өөр амьсгалтай өөрчлөлт хийсээ илүү одоо би энийг дандаа ярьдаг юм. Эхний ээлжинд манай Монгол улсын хувьд өөр амьсгалтай өөрчлөлт дасан зохицохын тулд хүний хийж чадах бидний хийж чадах ажлаа эхлээд сайн хийх те. Эртээ дөргөө ингээд өөр амьсгалтай өөрчлөлт болоод цөлжилт нэмэгдээд хураашилт нэмэгдээд одоо шинжилгээ ухааны одоо олон эрдэнэтэй одоо бидний бодит нүдэн дээр л явагч штэ те. Ургамал ургалтын хугацаа багс одоо ингээд хойшилж ин ч гэдэг юм уу те. Эртээ дөргөө байгаль орчин ингэж өөрчлөж байгаа тохиолдолд бид нэр өөрсдөөсөө одоо шалтгааллах зүйлээ сайн хийх хэрэгтэй. Нэгдүгээр бид нар малынхаа тоог ямар нэгэн байдлаар одоо ингээд мэдээж ингээд мал их өссөн тохиолдолд айлын хувийн хүний одоо малыг очоо та малаа цөөл одоо багсаг гэд хэлэхэд бас хэцүү яадгүй малчч одоо дээр үеиг шиг нөгөө нэгдэлд ажиллаа цалиа авдаг бүх одоо орлого нь одоо бүхий л одоо амьдрал нь тэрний малаас л хамаарч идэг те малаас болсон ашиг шимээрээ сургууль соёлд хүүхдээ явуулдаг одоо имлэг им тан авчуун за нөөцүүн тээвэр унааны зардал одоо ингээд зах зээлийн эдийн засгийн нөхцөл чинь өмнө нь бас өсөж байна. Тэгээд дээрэс нь малчтын хэрэгцээ бас их нэмэгдсэн. Дээр үе чи одоо манай өвөө эмээ бол нэг сайхан гэртэй за ингээд малаараа одоо ингээд тэмээгээр нүүдэлдэг зайл бараг л мотоциклтай айл ер нь манай суманд намайг хүүхд тахт цөөхөн байсан. Одоо айл болгоно одоо мотоциклтай болж айл болгоно тэр байтугай одоо бараг 1-2 одоо машинтай болсон байна тий. За одоо хүүхдүүд нь Улаанбаатарт гар утас барьж гэн тий. За айл болгон хөрөгчтэй болмоор байна гэд хүмүүсийн хэрэглээний зардал. Тэгээ тэр хэмжээр хүмүүс чинь олон малтай байх шаардлагатай. Тэгээ тэрийг нь бол хүний хэрэглээг одоо боож байгаа юм биш. Тэгэхээр нэг малаас ашиг шимээ арай нэмэгдэлээ. Одоо сүүлийн үед малч чинь малаа саадгүй болсон байна. Хоньны ноосоо бас яг одоо дээр үчи 2 удаа авдаг гэсэн. Одоо яг нөгөө хавар тишээгээ уртын ноос гэж авдаг, ахрын ноос гэж намар тишээ авдаг. Тэргээр маш тийм гоё юмсэг одоо тийм ахрын ноосоор хийдэг сайхан эсгийг хийдэг. Тэрийгэ зардаг, борлуулдаг юм байлаа штэ. Одоо бол ингээл ноолуур гээд нэг хаварт нэг ноолуураа самж нэг мөнгө олно. Намар бол малаа зарч. Тэр дунд нь одоо тэг цагаан идэ боловсруулах. Тэгэл бус төрлийн одоо өөр малаас авах юу л байна. Дээр үед нөгөө манай өвгдээд өвөө юм ярьдаг гэсэн шүү дээ. Ер нь малаас амьсгалаас бусдын одоо хэрэглэж байна гэд. Тэгэхээр ер нь бол хариуцлага энэ одоо хүн өөрөөсөө малчин хүн өөрөөсөө шалтгааллах юм аа бас сайн хий гэж би бас ярьдаг л да өөрөө өдөө орон нутгаар авах та. Тэгэхээр бид өөр амьсгалын өөрчлөлт дасан зохицож байгаа бол өөртөөс шалтгааллах юм аа сайн хийх хэрэгтэй гэж л хэлмээр байна. Тэгэхээр малчин иргэд уур амьсгалын өөрчлөлтөд яг энэ дасан зохицох яг ямар арга боломжууд байна гэж та харж байгаа вэ? Тэгээд энэ дээр танд бодит жишээ байвал бидэнтэй хуваалцсан уу? Болно. Яг нь малтаас би ингэж асуусан байхгүй. Яг та нэг ингэж танаа гэр бүл 5 амбалтай гэхэд яг нэг хангалттай сайхан амьдрахад те ер нь мөнгө төгрөг татагдахгүй ингээл хүүхдийн сургууль соёлын зардал ингээл нэг 300-аас 500 малтай авах би ер нь болчин. Тэгээд бүх малаасаа арчрын ав, ноолуурын ав, ноосын ав, цагаан идэгээ боловсруулна. За тэ хажуугаар нь ч жоохон аялал жуулчлал эрхлэн энэ гэдэг нэг 300-аас 500 малтай авах. Ер нь хангалттай гэдэг байхгүй юу? Тэгэхээр би эхний ээлжинд ер нь малчтаас яг одоо яг нуур амьсгалын засан зохицох гэдэг ер нь одоо гэдгийг их малтай байлаа гэд ашиг шимээ авахгүй бол тэр чинь их мал гэдэг чинь бэлчээр талхал нөгөө талаас бас их мал чинь зардал их орно тий үстэжэл аавна. За тэгээ зудны эрсдэл маш их өндөр тий. Тэр бол малыг ч одоо яаж ондор болох вэ гэж үстэжэл хөрөлцөхгүй бол тэгэл бас хэцүү шүү дээ тий. Тэгэхээр юуны өмнө малчид
малынхаа нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр одоо малаа цөөлж алуулах эрсдэлд бага өртөх хэрэгтэй. Ялангуяа манай монголчин уур амьсгалын гол эрсдэл ерөөсөө л ингээд энэ зууд штэ тий. Зууд дурхны болох хугацаа одоо илүү давтамжинд нэмэгч гэдэг чинь бас хариуцлагын зууд. Тэр зууд дурх нэртэй дэргөө одоо үл хөөтрөн. Нэртэй дэргөө энэ жил ер нь прогнозоор мэдгэж байгаа штэ хэр зэрэг үүлүүлэх нь. Тэгээ дээрээс нь ус цаагаар байгуулагч нэлээд газараас малчтаад энэ жил танаа бэлчээр нэг өчнөө хэмжээний үүлжээ авч ийн бэлчээр чинь өчнөө хэмжээний мал идэх өвс байх нэ гэд даацсан гаргаад өгч байгаа. Тэгэхээр тэр хүн ч угаасаа дасан зохицох өөрөө шийдвэр гаргаж малаа зөөлнө, чанаржуулна, нэг малаас ашиг шимээ нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу те өргөө зардлаа асан ч гэдэг юм уу те. Тэгэхээр ерөөс эхний ээлжинд бол малчтад одоо энэ авж байгаа мэдээлэл дээр үндэслээд ямар ч гэсэн эхний ээлжинд нэг малаас ашиг шимээ нэмэгдүүлэх те. Аль болох орлогоо одоо малаас авж байгаа бүх гарч байгаа бүтээгдэхүүнийг аль болох зах зээлд одоо хүргэхтэй. Тэр хэмжээгээр одоо 1000 малтай байснаас түрүү чи ярьдаг шиг 300-аас 500 малтай байгаад одоо айтайхан сайхан амьдрах боломж байна гэд. Нөгөө талаас нь ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бид нар бас малччин нэг хэсэг өвлжөө ер нь бол нэмэгдэл тижэл бэлтгэхтэй таарах нь. Ер нь бол тэгэл яаж игээл нөгөө бэлчээрээр бол орчих гээд байдаг. Яагаад гэвэл одоо нөгөө өөс тижэл авахаас өмнө бас янз бүрийн зардал гарган за одоо хурдны морь гэж нэг хэцүү юм байгаа малччин айл болгоно л хурдны морь гэд хурдны морь гэж одоо 15 сая төгрөг хамгийн бага нь 30 40 сая төгрөг. Тэгэхээр хурдны морь авсан дэгэрүү одоо үйлчлэлтэд энэ жил ер нь цагаагаар хатуу болох нэ. Тийм учраас нөгөө өөс тижэл аавъя. За малаа амтныхаа хашаа хороогоо сайхан янзлие, дулаан хэвтер бууцтай байлгаа гэд тэр хүмүүсийн бас сонголтын асуудал байна. Нөгөө талаасаа ер нь бол ингээд эрдэнэтэй ярьж байгаа бол мал өвс тижлийн дутагдлаас гадна даарснаас болж маш их энерги алддаг. Сүүлийн үед чинь малччин бас хашаа ороогоо язлахтаа бас хариуцлагагүй хандах тохиол зөндөө байна. Одоо жишээлбэл бог малыг чинь ялангуяа нөгөө хээлтэй мал чинь дандаа битүү хашаанд байлгах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо юм хагас битүү те өвлийн дээр тачгинсан хөвгтөн чинь малыг гадаа хөр цасан дээр одоо хэвтүүлээд тоонж ин тэр хэмжээгээр малаас авах мал чинь энерги алдснаасаа маш их даарснаасаа болж маш их турж ядарч эсцэж те тэгж байгаа. Тэгэхээр одоо эхний ээлжинд ер нь бол дээр үе чинь одоо мал амтны тавлаг байдал гэдэг бол малчтын үед маш их том шалгар үзүүлдэг байдаг. Бас малаа зун сайхан таргалуулад, оторлуулад одоо сайхан малаа тарах твэрхтэй зун одоо үйлдэл бэлддэг байсан байна. За тэгээд хашаа хороогоо маш сайхан янзалдаг тэр бог малаа тэгээд хээлтэй малаа ингэ битүү хашаанд байлгадаг те. Одоо жишээлбэл адуу малыг ч гэсэн ингэ бараг хагас битүү шахуу хашаанд яг нөгөө өвлж байна. Бараг л хүний одоо манай нутагчин яг нутгаараа одоо жишээ авахд бол манай нутгийн чинь ингэ тэр нөгөө тэсийн голын бургасаараа ингэ сүлжээд бараг ингэ одоо дотор нь ороход 0 градус тийм дулаан хашаанд одоо бог малаа ингэ одоо үйл төлөвлөлдөг байсан. Бараг хүн ороод амьдрахад болцохоор. Тэгээд энэ өвлжөө тийм учраас үйлдэлтийн бэлтгэл дээр одоо мал амтныхаа тавлаг байдал тэрэн дээр анхаарах хэрэгтэй байна гэсэн тийм зөвлөгөө өгдөг. Нөгөө талаасаа бас энэ бодлогын хэмжээ яг малчд бол ингээд өөртөө хийж чадах зүйл бас байна. Нөгөө талаасаа бас төр засгаас бодлогоор дэмжих асуудал бас байна. Одоо сая их чинь манайх бас олон жил ярьж байгааг малын тооны алуун дотрын хуулийг бас баталж чадлаа. Энэ үнэхээр цаг үе болсон сайн хууль боллоо. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ орон нутагт маш их мэдлэг өгсөн. Тухайн сум одоо өөрийнхөө бэлчээрийн даацыг одоо үзэж байгаад одоо манай малын тоо бэлчээрийн даацаасаа хідээр хитэрч яг ямар мал илүү байна? Хонь илүү байна уу? Ямааны тоо илүү байна уу? Тэгээ малчтайгаа ярьж агаад одоо ямар малд одоо татварынхаа нэг малд оног татварыг хэд тогтоовол та нарт боломжтой байна уу гэд малчтаасаа судалгаа аваад тогтоосон сумд маш их байна. Тэгэд бол малчдын ихэнх нь одоо ингээ манай сумын иргэдэд урал, аймгийн иргэдэд урлаас ингээд бүр одоо шилбэл зарим нэг сумдуур ингээд багштаасаа судалгаа аваад тэдний одоо яг тэр дунджийн ингээд тооцож үзээд малынхаа тооны татврын доод хэмжээг тогтоосон, дээд хэмжээг тогтоосон, ямар малыг татвараас чөлөөлөх үү, ямар айлыг татвараас чөлөөлөх үү гэдэг тогтоосон сумуд байна. Тэгэхээр малчид өөрсдөөс нь ингээд асуугаад тогтоогоод иргэдэд улаар баталсан юм чинь бүр маш дуртай гэж байгаа. Тэгэхээр одоо энэ тэр гарсан малын одоо олсон урлагийг нь сумын орон нутгийн хөгжлийн сан тусгай данс гаргаад байрлуулж байна. Тэгээ тэрийг малчтаас бас зөвлөгөө аваад одоо төсөө хуулиараа яг 11 төрлийн ажилд ингээд яг бэлчээртэй болоо малын эрүүл, малын бүтээмж, одоо малчтыг соён гэгэрүүлэх, худаг ус гаргах, хадлан дижил бэлтэх гэдэг яг одоо энэ яг л нуур амьсгалтай үйлчлэл дасан зохицох шаардлагатай энэ ажлуудад зарцуулна гэдэг ингээд заагаад өгсөн. Тэрнээс нь малчид сонгож байгаад энэ жил ихэд одоо бид нар юундаа зарцуулахыг малчтаасаа санал аваад иргэдэд урлаар батлаа. Жишээлбэл одоо манаас юм гэхэд одоо би сая одоо өөрийнхөө нутагт очиод 40 сая орчим төгрөгийн татвар энэ жил цуглуулнаа. Тэрийгээр одоо 5 нь мал угаах баан байгуулна гэд малчтаасаа санал аваад орон нутгийн одоо байгууллагуудаас ингээд тендер зарлаад хамгийн сайн баан
малын угаалгуурын баан барьдаг орон нутагт ямар байгууллага байна гэдэг. Тэгэхээр энэ бол ер нь яг одоо сүүлийн одоо ингээд манайс зах зээл шилжснээс хойш бид нар ч бас нэг хэсэг жоохон барьцаалдлаа, малын тоо өслөө, өөр амьсгалтай тасан зохицох асуудал гарч ирлээ. Тэгээд ер нь улс орны хэмжээнд бол би харьцангуй их сайн тасан зохицоод байгаа мэй гэж бодож. Ингээд зудны байдлыг харахад бол 2021 онд одоо зуд болоход манайх нэг 36 сая малынхаа бараг 14% гээд 10 сая мал авч ирсэн. Сүүлийн 2009 10-ны зууданд бол арай гайгүй бас нэг 9 орчим сая. Одоо ингээд яг ер нь бол жил гарах тусам одоо ингээд үйл хэцүү болж байна. Гэхдээ одоо алдж байгаа малын тоо хэмжээ буруу байгаа үстэй тий. Ерөнхийдөө их 2-500-аас хойш бас малч чинь маш их ус цаг өөр ер нь бол энэ жилийн үйлжилт ямар гарах нь гэдэг байгаль цагаараа шинжиж гин мэдээллийн харж гин. Тэгэхээр малчууд бас өөрсдөө аягуулсан арга хэмжээ аваад байгаа юм бас нэг шинж юм болов гэж бас бодож байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө малчин иргэдийн өөрсдийнх нь оролцоо ер нь нэлээд чухал болсон байна гэж харагдаж байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар ер нь малчид мэдлэг мэдээлэл хэр байгаа вэ? Танд ажиглагдсан зүйл байгаа юу? Тэгээд энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол ер нь малчдад хэр нөлөөлж байгаа харагдаж байгаа вэ? Шийдвэр гаргалтанд нь одоо энэ бас тасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь эхэндээ бол ингээ явахад бол малчид бүх зүйлийг уур амьсгалын өөрчлөлт рүү чигдэг байсан. Биднэрт ямар ч буруу байхгүй, энэ хурд унс нь орохгүй байна. Өвөл хүүтэрж гин гээл ер нь бол ингээл одоо хуураарч гин энэ төр гээл ер нь бол ингээл уур амьсгалын өөрчлөлтрөөлж ихэд өөрсөнд нь ямар ч буруу байхгүй юм шиг л бас ярьдаг тийм тал байсан л да. Тэгтээ яг одоо сүүлийн жилүүдэд бол нэгэнтэг уур амьсгалын өөрчлөлтөд боттой зүйл болжээ. Одоо бид нар энийг өөрчилж чадахгүй те. Бидний одоо хүчээс давсан зүйл юм байна. Энэ бол байгалийн одоо хүчин зүйл. Тэгэхээр бид нар энэ тасан зохицох хэрэгтэй гэдгээр одоо малчид ер нь их ойлголт сайтай болсон. Тэгтээ мэдээж яг одоо малчид хүрэж байгаа сургалтад бас нэг ингээд яг манайх 17 жил хэрэгцсэн болохоор бид нар янз бүрийн аргаар үзсэн л те. Яг одоо ингээд өрөөнд ингээд суулгаад одоо слайд үзүүлээд ингээд нөгөө тийм сонгодог маягаар сургалт явуулах нь илүү өртөмжтэй байна уу? За ямар аргаар ингээд явуулвал илүү нөгөөдөл чи яг ингээд хүлээж авч байгаа. Ерөнхийдөө ингээд одоо ингээд малчдаг өөртөг нь оролцуулаад илүү тийм оролцооны арга. Жишээлбэл сум болгоны асуудал одоо өөр. Жишээлбэл тэр байтугай сум дотор багийн асуудал, баг дотор малчин болгоны бэрхшээл өөр. Зарим нэг одоо даацаасаа малын тоон хэтрээгүй. Ерөнхийдөө энэ төвшөндөө ингээд бариад байхад болж байгаа тийм сум байгаа. Тэнд бол арай өөр төрлийн сургалт. Илүү нөгөө малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг одоо бэлтгэлийн сайжруулах, зах зээлтэй холбож өгөх, хоршоо байгуулах ч юм уу те. Илүү нөгөө дараагийн шатны ажил. Тэнд очиод одоо малынхаа бэлчээрийн даастаа малаа тохируулгээ сургалт явуулаад нөгөө малчмар залхаад одоо тэгээ бүр хэрэггүй юм те нөгөө сургалт явуулж байгаа хүнд нь ч хэрэггүй. Тэгэхээр яг тухайн тэр эхний ээлжийн тухайн тэр малчин, тухайн тэр баг, за тухайн тэр сумын одоо тулгарч байгаа бэрхшээлийг нь илүү олж таниад тэрэнд нь одоо тохирсон сургалт явуулах хамгийн нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор мэдээж нөгөө сургалтыг аль оролцооны аргаар өөрсөнд нь шийдэл олох. Одоо ерөнхийдөө ингээд одоо сүүлийн үед ковидын үеэр чинь маш тийм сонирхолтой судалгааны сургалтын аргууд бий болчлаа шүү дээ. Одоо бид нар онлайны сургалтыг ингээд турш үзэж байгаа байхгүй юу? Малчин айлд ингээд дунд нь нэг гэр интернет аваад өгчин. Нөгөөдөл чинь маш дуртай. Тэгээд нөгөө айлдаа нөгөө гэр интернеттэй болохоор нөгөө янз бүрийн хүүхд шуухтайгаа ярих, фэйсбુક ухах гээл нөгөөдөл чинь тэндээ цугларна. За тэр үеэр нөгөө сургалтыг ингээд явуулаа. Тэгээд ер нь сургалтыг бол аль болох Улаанбаатараас нөгөө ингээд одоо хүн явуулахаасаа илүү одоо орон нутгийн сурагч бишэлдэг. Ялангуяа нь сумын үржлийн тасаг, сумын малын эмнэлгийн тасаг, за малын эмчнэр, оршооны дарга гэдэг нэг орон нутагт нь яг сурагч багш нарын яг тухайн тэр нөхцөл байдлыг мэддэг хүмүүсийг бэлдэж өгөх. Тэднийг бол бид нар байнга араас нь шинжилгээ ухааны олд амжилт гэдэг юм уу те сүүлийн үед гарсан янз бүрийн шинэ арга технологиор араас нь ингэж байнга ингэж нөгөө чадахжуулах сургалтаа Улаанбаатараас хийгээд өдөр тутмын ч юм уу те байнга явагдах сургалтуудаа дандаа орон нутгийн боловсон хүчиндээ түшгэлж явуулах гэдэг энд бол орон нутагт бас чадах үрдэд хэлтэйгээд ийм зүйл байж байгаа. Тэгээ ер нь бол яг би нэг ийм зүйлийг одоо зүгээр одоо уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох гэхээр одоо манай олон улсын хэмжээнд ер нь бол эн чин олон улсын хэмжээнд хэрэглэгч нар бас уур амьсгалын өөрчлөлтийн одоо environmental climate food print гэж ярьж байгаа шүү дээ. Уур амьсгалын хөлийн мөр, за нүүрс төрөгчийн хүлэмжийн хөлийн мөр гээл. Тэгээ одоо бид нар ингээд дэлхийн зах зээл дээр ингээд бүтээгдэхүүнээ ялангуяа ноолуураа ингээд юм өндөр үнэтэй зарыг гэхэд одоо манай хувийн салбарынхнаас одоо манай говь компаниас ч юм уу танаа одоо бүтээгдэхүүний байгаль орчны улмаар юу юм? Одоо нүүрс төрөгчийн карбоны хөдөлмжийн ялгаруулалт улмаар юу юм гэж асууж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар бас нэг цоо шин тийм одоо юу гэдгийг асуудлаас тулгарч байна л да. Тэгэхээр
одоо нөгөө малчтаа одоо бид нар өөр амьсгалын өөрчлөлт дасан зохицохтой илүү хариуцлагатай, илүү доктортой үйлдвэрлэл явуулганд нэг талаас яг хууль гаргаж болж байна те. Одоо төрөөс хууль гаргаад малын тооны алуун дотор хууль ингээд гаргаад малаа чанаржуул олон малтай байхыг бас тодорхой хэмжээ хязгаарлаж байна. Нөгөө талаас эдийн засгээс та сайн малчин байвал та байгаль орчиндөө ээлтэй одоо бэлчээрээ сайхан зөв ашигладаг, усаа зөв ашигладаг, мал амьтнага тавлаг байдлыг сайхан хангадаг, одоо зөв усын хоригдол гаргадаггүй, өстэй жилээ сайхан бэлддэг, одоо байгалийн усаас малаа усалдаг. За тэгээ бүр цаашлвал одоо тэнд байгаа одоо зэрлэг ан амьтанд одоо ээлттэй ханддаг, тэр амьтны одоо амьдрах орчин руу халддаггүй. За тэгээд тэр байгалийн ургамлыг одоо сайхан бэлчээрээ соргоог байна гэдэг чинь байгалийн. Тэгэхээр тийм та сайн малчин байгаа учраас таны бүтээгдэхүүний өндөр үнэтэй худалдаж авнаа. Эдийн засгийн инсентив. Тэрэнд бол малчид маш хурдан одоо хариу үзүүлдэг. Одоо шилбэл бид нэг юм хариуцлагатай нүүдэлчин гэдэг. Монголын нүүдлийн мал аж ахуйн доктортой үйлдвэрлэлийн стандарт гэдэг бидний манай 17 жилийн төслийн одоо бидний хийсэн бүх туршилт, үр дүн, шинжилгээ ухааны дамжилтууд малчтын та хамтарч ажилласны 17 жилийн туршлага маань ерөнхийдөө ер нь бол Монголын нүүдлийн мал аж ахуйг одоо доктортой хариуцлагатай эрхлэх стандарт гэж юм гаргаад бид нар тэрийг стандарт хэмжилсэн газар батлуулаад тэгээд одоо Монгол улсын хэмжээнд нэвтрүүлье гэдэг төрийн бодлогоор дэмжүүлье гэд бид нар явж байна л да. Одоо яг одоо тэр хариуцлагатай нүүдэлчин гэдгийг яаж бид нар хэмжих үү те? Одоо бэлчээр нь ямар байх хэвээр мал амьтны тавлаг байдал зөв ус хоригдол гараагүй. Нэг талаас л уур амьсгалын өөрчлөлт өөрчлөлтөнд дасан зогсож байгаа тэр чадварыг л бид нар ямар нэгэн байдлаар сайн ажилласныхын төлөө, сайн одоо дасан зогссныхын төлөө тэрийг нь бид нар олон улсын хэрэглэгчдэд таны авж байгаа энэ ноолуур нь бүтээгдэхүүн гэрээ та одоо магадгүй нэг 10% илүү өн төлж байгаагаараа тэр одоо уур амьсгалын өөрчлөлтөд одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа. Харин тэр хөлөмжийн хийн ялгаруултыг бууруулж байгаа тэр малчны хариуцлагатай үйлдэлийг та одоо өөрөө ингэж одоо өөрийнхөө худалдан авалтаараа хүлэн дэмжиж байгаа маа гэдэг үл тийм хэрэглэгч нар зөндөө байна. Одоо бид нар зөндөө л нийч зах зээл одоо Монголын бүтээгдэхүүн маш нүүдлийн мал аж ахуйн бүтээгдэхүүн маш бусдаас өөр гэж ярьдэн шүү дээ. Өөр гэж ярих нэг өөр тэр чинь баталгаажуулах хэрэгтэй. Яагаад өөр юм? За шилбэл тармил эрчимцэн мал аж ахуй одоо гарч байгаа нэг 5 төрлийн тижэл идэж байгаа шүү дээ, тий? Одоо Эрдэнэ шиш гэдэг ч юм уу одоо Арваа овёос, Улаан будаа гэл. Гэтэл манай нүүдлийн мал аж ахуйн тагс зэрлэг тэр малчин одоо шилбэл одоо манай Эрдэнэтийн ноч тогтоосноор 100 м квадрат талбай 48 төрлийн ургамал идэж байна. 48 төрлийн ургамал идсэн малээс гарч байгаа сүв 5 төрлийн тармил одоо магадгүй тэрэн дотор нөгөө нэг янз бүрийн генетикийн өөрчлөлттэй ч юм уу те болвол бүр одоо нөгөө хүний эрүүл мэндэд бас хөргөнлөөтэй. Гэтэл яг байгалийн тийм сайхан бэлчээрэд баг эмийн ургамал идж байгаа малаас гарч байгаа бүтээгдэхүүн нөгөө талаасаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Яг одоо байгалийнхын зам ёсны үйлдвэрлэл ямар нэгэн тийм химэл хээлтүүлэг хийгээгүй, тийм эрс дээр амьсгал тасан зохицоод амьдралаа аваад явж байгаа өдөрт одоо баг өглөө 4-өөс шөнийн дунд хүртэл ажиллаад мал ахаагүй аваад энэ өөр эстерс өөр амьсгалд ингээд өөрийнхөө амьдраад энэ нүүдлийн соёл иргэншилгээд бүр одоо цааш нь яривал өвийг тэгээ авж байгаа энэ малчин хүний хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг ав гэдэг үл тийм өөрийгөө өдөө гэдэг тийм бүтээгдэхүүн худалдаж авч байгаа юм чинь бас орлого өндөртэй. Бас нэлээн одоо үзэл бодлон төлөвшсөн өөрийгөө одоо тэр бүтээгдэхүүнийг авснараа бараг өөрийнхөө одоо үнцийг өөрийнхөө нийгэмд оруулж байгаа хувь нэмрээ үнэлдэг тийм хүмүүс бид нар сонголт өгж байгаа байхгүй юу. За масс зах зээлээс тэр хүмүүс бүтээгдэхүүн авч бол манго ч юм уу, бенетон ч юм уу одоо H&M-ээс ороод авч болно тэр хүн одоо олон улсын гэтэл нөгөө өөр хажууд нь одоо магадгүй нэг юм өндөр үнэтэй одоо responsible nomads гэдэг юм уу те Монголын доктортой ноолуураар хийсэн бүтээгдэхүүний ингээд нэг манай говийн дэлгүүрлөө орох уу эсвэл тэндээс нэг арай нэг 10% үнэтэй 10% илүү үнэтэй бүтээгдэхүүн авах уу? Аль эсвэл мангогоос ороод бас л ноолуурын цам заах уу гэдэг бол тэр хүн сонголт магадгүй тийм би ингээд гарал үүсэнд мэддэхгүй ямар түгээ дээр хийсэн мэддэхгүй хүний хөдөлмөрийг одоо шүлсэн юм уу эсвэл хүний эрхийг хамгаалсан орон юм уу эсвэл Бангладешт ингээд магадгүй те одоо нөгөө нэг те масс хэмжээгээр хүний одоо тэр хүүхд эмэгтэйчүүдийг баг ингээд өдөр шөнөгүй ажилуулдаг маш амар нөхцөд ажилуулдаг гэж хэвлэр гараад ирсэн шүү дээ. А гэтэл одоо яг тэр малчин нь бол тэр одоо үйлдвэрсэн түгээдээсээ одоо шударгууд хүртдэг одоо үйлдвэрийн тэр аюулгүй байдлыг хангадаг байгаль орчин ямар нэгэн хор хөнөөлгүй саарл ус ашигладаг одоо ногоон энергитэй energy efficiency ногоон энерги хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн Монголын ийм бүтээгдэхүүн байна гэхэд тэр хүн одоо хангалттай зах зээл байгаа л гэж ойлгож байгаа. Манай Швейцараас ирсэн нэг хүн хэлж ирсэн 10,000 тонн олуур
та нар хэмжээндээ энэ 10,000 тонн олвор дэлхийн одоо ноос ноолрын бүтээгдэхүүний зах зээл дээр бол ерөөсөө бараг ингээд далаад тусал гэсэн үг. Энэ 10,000 тонн олворыг бүр ингээд маш байгаль орчиндөө ээлтэй, нийгэмдээ ээлтэй, нүүдлийн соёл иргэлийг шингээсэн, ногоон бүтээгдэхүүн, ногоон технологи ашигласан гэж зүгээр гаргаж ирээл сурчлахад бол хангалттай хүмүүс байгаа. Одоо хүмүүс чинь ер нь бол дэлхийн нийтийн хэрэглэгч нар бол тийм авж байгаа бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл түүх маш их сонирхдаг болсон. Тэгэхээр Монголд бол энэ том боломж гэж ярьж байсан. Тэгэхээр би бол энэ тал руугаа л одоо бүр макро түвшиндээ бид нар бас шилжих хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол манай малчтад маш их болон малчтад ч гэлтгүй ер нь монголчууд тэр чигээр нь биднэрт бүгдээрэнд нь ийм том боломж байна гэж харж байна. Яг энэ талаар явахад тэгээд энэ арга боломжуудыг ашиглахад ер нь танд одоо тулгарч байгаа бэрхшээлүүд ч юм уу тийм зүйл харагдаж байна уу? Юу байна вэ? Таны бодлоор? Одоо бол ерөнхийдөө ер нь манай энэ яг ингээд бид нар ял ингээд яг Монгол улс гэдэг нэг баг болж ажилласаа гэж төр засаг нь яг төр засаг одоо боловсруулах үйлдвэрүүд хоршоод за тэгээд төрийн байгууллагууд, төрийн бодлого хэрэгжүүлж байгаа байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, малчууд гээд бид нар нэг том зорилгын дөр нэгдэх хэрэгтэй. Одоо яг ингээд харахад бол хүн болгоно нэг өөр өөртөө нэг жижигхэн нэг уур амьсгал дасан зохицох гээл байгаль орчны яам нэг юм хийдэг, хөдөөж байгаа яам нэг юм хийдэг, газрын харилцаа гэдэг зүүн газрын юм хийдэг, хувийнхан нэг юм хийдэг, банк санхүүгийн байгууллагын юм хийдэг. Тэгэхээр ингээд нэг хоорондоо нэг юм уялдсан нэг юм нэгдсэн тийм бодлогын дөр ингээд хэдүүлээ яг ингээд магадгүй одоо ингээд яг Монголын одоо нэг тогтвортой, ёс зүйтэй, өндөр чанартай, хариуцлагатай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гаргаа. Энэ хугацаа хэрэгтэй бас тий. Яг тэр ногоон зээлийн олгодог, үйлдвэрлэл нь яг тэр технологи, ногоон технологи хэрэглэдэг, тэрэн дээр бас тодорхой хяналт тавьдаг. Малчт нь яг энэ хариуцлагатай нүүдэлчин гэдэгтэй нүүдлийн малаж байгаа яг нэг мал амтны тавлаг байдлыг хангасан стандартын давуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хоршоод нь тэрийг ингээд сайхан цуглуулад айгуу тийм одоо стандартын дагуу бэлтгэсэн агуулгад ингээд хадгалж агаад үйлдвэрүүд яг стандартын дагуу бэлтгэсэн түүхийд өгдөг гэд. Уг нь бол ингээд манай монголчин 3 сая хүнтэй нэг 40 үйлдвэр нэг 180 мянган малчин өрх заа нэг 100 гаруй оршоо гэд ингээд харахад бол маш тийм одоо объемын хувьд айгүй бага байгаа байхгүй ингээд хоорондоо уялдахад айгүй амархан. Тэгээ ер нь бол ер нь дэлхий дээр одоо ингээд нөгөө бэлтгэн нийлүүлэгч одоо үйлдвэрлэгчид анхаашид нэг түгээд үйлдвэрлэгчид тэрийг аваад эцсийн бүтгэд үйлдвэрлэгч хоёрын хооронд илүү нөгөө эцсийн бүтгэд үйлдвэрлэгч нөгөө бэлтгэн нийлүүлэгчээ ингээд үн тогтоох ч юм уу одоо ямар нэгэн байдлаар дарамтлага биш илүү партнер гэж хардаг яг нөгөө бид нар ихтгэж тий хоёулаа та түгээдээ сайн бэлдээд өгвөл би чанартай бүтгэн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр өндөр үнээр зарна тэгээд бид нар ашгийг хувааж хүртнэ. Тэгэхээр та бүдээр бол би таны худалдан авагч биш та миний түгээд нийлүүлэгч биш бид нар бол партнер гэдэг утгаараа ингэж харьцах тийм хандлага дэлхий дээр угаасаа тийм хандлага одоо ер нь ноёлж ийн дэлхийн аж үйлдвэр хөгжилч гэсэн тэр одоо ийм тэнцвэртэй илүү horizontal байрлал руу орох тийм хандлага ажиглагч чинь. Тэгэхээр ер нь бид нар дэлхийн нийтийн хандлагыг хараад хэрэглэгчдийн хандлагыг харах юм бол бид нар бол ингээд нэг баг болж ажилласаа гэж одоо яг тийм хандлагад бас ажиглагч чинь. Тэгэхээр энэ дээр бол төр бол илүү тийм одоо юу гэдэг юм каталист ингээд энэ олон талуудын тэр ашиг сонирхлыг ингээд нэг уулзвар дээр авч ирдэг тийм төр бол ингээд илүү фасилитатор гэж ярьдаг шүү дээ тий. Хооронд нь ингээд уялдуулдаг тийм байгаасаа төрийн үүрэг бол ингээд бодлого гаргаад тэрийгээрээ дамжуулаад нөгөө энэ оролцогч талуудын ашиг сонирхлыг ингээд хооронд нь уулзуулдаг тийм одоо каталист үүрэг гүйцэтгэх. Тэрэн дээр л одоо илүү одоо шийдвэртэй байгаасаа гэж бодож байна. Тэгээд бэрхшээл гэвэл одоо мэдээж одоо ингээд манай монголчууд одоо мэдээж ингээд жижиг тоглогч учраас гадны зах зээлийн тэ одоо нөлөө бас их байна л да. Тэрийг бол бид нэр бас төр засгийн бодлогоор ингээд тодорхой хэмжээгээр бас ингээд зохицуулж болох байх гэж бодож байна. Ер нь бол би аль ингээд харахад бол яг бусд хүмүүс одоо яаж харж байгаа мэдэхгүй. Би бол ингээд манай Монгол тийм нийт бүтээгдэхүүний зах зээл дээр одоо гарч ирэх тийм боломж бараг бүрдлээ гэж бодож байгаа. Тэрийгээ бид нар мэдээж зах зээл дээр ямар позишн хийх хэрэгтэй одоо өөрсдөө тодорхойлоод гадагшаа маш агрессив маркетинг хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо манай урт хөршчин бол масс зах зээл рүү маш хямд үнэтэй өдөр тутмын хэрэглээ. Нэг аваад зараал нэг аваад өмсөөл хаяал нэг тийм quick тэгээ одоо нэг тийм passion руу орж штэ тэгээ ерөнхийдөө тийм зах зээл рүү аяга өөрийгөө ингээд бүр одоо ингээд маш том байр суурьтай авчлаа. Тэгээ үлдсэн одоо тэр нөгөө нэг түрүүний миний ярьдаг байгаль орчны одоо тийм нэг ухамсартай худалдан авагч нар гэж хэсгэлж болох юм л да тий. Тэр хүмүүс рүү хандсан тийм одоо маркетинг хийгээд гэрийн даалгавраа сайн хийгээд гараад ирэх юм бол боломж байна л гэж харж байгаа. Тэрэн дээр л одоо битгэд их нэгдэх хэрэгтэй байна.
тийм тогтвортой ер нь тогтвортой хувцас загвар гээд нөгөө sustainable fashion тэр тал руу гэсэн үг. Тий, ер нь тэр тал руу байгаа. Тий. Тэнд бол манай Монголын боломж маш их байгаа. Манай Монгол ер нь бол бид нар ч одоо ингээд ялангуяа одоо нөгөө биднэрт олон жил түүх хэд байна. Маш сайн чанартай түүх хэд байна. Бид нарт бас ингээд технологи байна. Манай энэ яг энэ заах ноолоор аршир гэлцэх юм бол энэ чиглэлээр мэрэгсэн хүмүүс яхав байна. Тодорхой хэмжээгээр бид нар туршлага байна. Тэгээд дээрэс нь биднэрт уламжил байна. Ер нь бол ингээд улс орнуудын хөгжлийг харж байгаад өөрийнхөө хийж чаддаг юмыг л сайн хийх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Ер нь тэгсэн улс орныг хараад байхад л ер нь хөгжөөдлийн зах зээл дээр бүр хамгийн наадцгай шиг хэлэхэд одоо Солонгосын кимчи гээл тэгэхэд одоо кимчигээр дэлхийг баг ингээл бүх хүмүүсийн баг хэрэглээ олгочлоо шүү дээ. Тэглээ. Тэгэд бол Монгол яг кимчитэй дөөцгөө зүйл манай Монголд юу вэ гэж бас ингээл бодох хэрэгтэй юм шиг байгаа нэ. Өөр хүний хийж чаддаггүй зөвхөн бид нар хийж чаддаг зүйл юу вэ гэхээр л одоо нүүдлийн мал аж ахуй тэндээс гарч байгаа тэр байгалийн тийм бүтээгдэхүүн те экологийн цэвэр органик ч гэдэг юм уу те. Би бас нэг сайхан нүүдлийн мал аж ахуйн тухайн нэг ярьцлага өгсөн л да. Тэрийг болохоор би ер нь нүүдлийн мал аж ахуйд бол цаанаасаа л органик, цаанаасаа л минималист байгаа тэр хэв маяг нь л sustainable гэдэг бас нэг биччихсэн аахгүй. Яг энэ бол зөвхөн миний өөрийнхөө одоо нэг хүүхд насны тэгэл одоо хөдөө орон нутгийн амьдрал тэгэл бас ингээл гадаад улс орнууд ингээд сураад бас тухайн тэр улс орных нь хөгжлийн түүхийг хараад байхад бол энэ л одоо магадгүй одоо органик тэгээд аюу тийм минималист гэдэг нь бол маш тийм одоо хэрэглээ багтаа тэр хэмжээгээр бас үйлдвэрлэх нь одоо тэр нэг өөрийнх нь бас нэг тийм юу гэдгийг онцлог талч гэдэг юм уу те маш бага өнөөцөөр маш их зүйл хийдэг гэсэн утгаараа тэгээд sustainable гэдэг чинь яг энэ ийм уур амьсгалын эрсдээс нөхцөл тасан зохицсон одоо тийм аж ахуйн хэлбэр гэдэг утгаар нь бас гаргуул зөвөр юм уу гэсэн тийм санаа өх үүднээс л бас үг нь бичсэн англи хэл дээр. Тэгвэл олж уншуулах сонирхолтой. Би постаар гарсан байгаа шүү. За цааш дээр бас хаяа явж идэг хүмүүс шеэрлдсэн. Тэгвэл олж уншнаа. Тэгэхээр ерөнхийдөө минималист органик гэхлээр одоо ч гэсэн ер нь дэлхийд дахинд яг органик минималист ер нь sustainable fashion чиглэл рүү хүмүүс илүү анхаарлаа хандуулж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр бас Монгол улсад бол үнэхээр боломж байна. Яа одоо ч гэсэн ер нь анзаараад байхад бол яг тийм жижиг бизнесүүд Монголд айгүйх тийм органик тэгээд юу сайтай таны хэлсэн нөгөө нэг одоо минималист яг тийм чиглэлийн жижиг дунд бизнесүүд айгүйх болчихсон байлээ. Тэгээ ирээдүйд бас нэлээд томрох байхаа гэж би бас найдаж байна. За тэгэхээр одоо ер нь цаг болчих шиг болж байгаа тийм. Ерөнхийдөө бас баг илүү гарч байна. Өнөөдөр тэгээ бидэнд үнэтэй цагаасаа хуваалцаад ингээд сонирхолтой яриаг өрнүүлсэн их хамгаалалтын доктортой үнэхээр их баярлалаа. Яг өнөөдрийнхөө дугаарыг ингээд өвгөр дуусгая гэж бодлоо. Танд манай сонсогчдод хэлэх ямар нэг үг байна уу? За баярлалаа намайг энэ сонирхолтой одоо ярилцлаганд авирж оруулсанд. Тэгээд танаа сонсогчид ихэнх нь бас манай залуу үеийнх нь байдаг юм болов гэж сонсоод тэгээд залуучууд зориулаад бас яг өөрийнхөө бас энэ олж авсан жоохон өчөөхөн туршлагаасаа бас жоохон одоо санал хэлэхэд бол яг ер нь цаашдаа бол энэ залуучууд ялангуяа нөгөө байгаль орчинд ээлтэй байх хүн болгоны яг энэ одоо биднэрт уур амьсгалын өрш тасан зохицох доктортой байх хариуцлага гэдэг бол ялангуяа хөдөө орон нутагт байгаа залуучууд хүн болгоны үйлдэлээс их хамаарж байгаа. Ялангуяа одоо манай хөдөөд малчтын хүүхдүүд 100 ингээл бэлчээртэй бараг ээж авдаа тусалдаг ялангуяа залуу малчид. Тэгэхээр одоо бидний одоо үг дээцийн одоо ингэж хүлээлгэж өгсөн энэ сайхан эрүүл бэлчээртэй энэ одоо Монголын энэ эрсдэл уур амьсгал тасан зохицсон энэ нутгийн үйлдвэрийн мал тэгээ тэрнээс гарч байгаа энэ маш онцгой чанартай бүтээгдэхүүн одоо маш чухал шүү. Тэгээ энийг одоо бид нэр яаж одоо дэлхийн зах зээл хэрэглэгчдэд ойлгуулах вэ гэдэг энэ том зорилго бидний өмнө байгаа. Тэгээ манай үеийнхэн бол яг хөө ерөнхийдөө энэ суурийн тавиад өгж явах шиг байна. Тэгээд залуучууд энийг бас цааш нь аваад сайхан хөгжүүлээсэй л гэж би бас бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Өдөө зөвлөгөө өгсөнд баярлалаа. За